байцгаана уу. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би Genshin Impact-ийг дахин хийхээр санаа гаргасан. Яагаад гэвэл Genshin Impact маш олон юмнууд ингээд зарлаад яваад ирсэн болохоор надад сонирхлыг татаад тэгээд Genshin Impact-ийг дахин нэг хийхээр болсон. За тэгээд өмнөх part-ыг санаж байгаа бол би өмнөх part-н дээр Freena буюу Hydrocan буюу миний хамгийн дуртай character буюу хамгийн их шүү дээ. Усны бурхны тухай яриад дууссан. Тэгэхээр өнөөдрийн манай ярих зүйл болохоор штэ Genshin Impact-ийн биш штэ factory-ийн тухай ярина. Одоо мэдээллийн тухай ярина гэж одоо хэлж болно л доо. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгэндээ штэ одоо ингээ Paimon тэгээд дээрэс нь нэг Louis буюу China-тай маш төстэй гэж би та нарт өмнө нь хэлж ирсэн. Өмнөх бичлэгийг үзээрэй, хэрвээ үзээгүй бол за тэгээд энэ бичлэгэнд хэдүүлээ дурдах болно. Тэгээд эхэлцгээе. За тэгээд хүмүүс ингэж ихэвчлэн яриад байгаа байхгүй юу? Ингээ Paimon штэ заяа одоо Celestiaгийн одоо юутай тэгээ шинэ Traveler болохоор ингээд нөгөө unknown god буюу unknown-ы god-ны одоо шинэ master гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр нь амар сонирхолтой байгаа. Тэгээд энэ одоо энэ бичлэгийг хийгээд нэг 3 юм уу 4 болох байх. 3 юм уу 4 part болох байх. За тэгээд одоо тэгээ Genshin Impact News гэнэ зарласан байлээ. За та нар хэрвээ угаасаа мэдж байгаа байх, зарим нь угаасаа аль хэдийн Genshin Impact-ийг тоглоод тэгээд шинэ скин эдрээ аль хэдийн авсан байгаа гэж бодож байна. Хэрвээ авсан бол баяр хүргэе. Тэгээд манай шинэ скин маань штэ заяа. Одоо би штэ заяа Freena шинэ скин өгөөсэй гэж бүр маш их хүссэн. Гэтэ ерөөсөө өгөөгүй байсан. Тэгээд Hoot How өгсөн байсан. Louis-ийн одоо нэг дурт ингээ бас нэг гол дүр. Тэгээд Hoot How, тэгээд Chi-Chi, тэгээд Neverland гэд амар Arlecchino гэд амар олон хүмүүст ингээд амар олон character-д ингээд одоо жишээлбэл Jean тэгээд амар олон ингээ юунд одоо шинэ скин өгсөн байлээ. Та нар харсан байх гэж найдаа. Бас дээрээс нь дууртахад Traveler бас шинэ скин өгсөн байлээ. За би бол үнэндээ хэлэхэд Traveler-ийн нэг скинд бол үнэхээр дуртай байсан. Ялангуяа Lumine их бүр амар гоё байсан надад хувьд штэ. Тэгээд Idrix бас гоё байсан. Тэгээд Traveler бол надад бүр амар гоё таалагдсан. Тэгээд дахиад нэг таалагдсан одоо юу маань штэ. Одоо character маань new skin болохоор биш штэ. За Huta болохоор миний 2 дугаарт дуртай character. За тэгээ Huta биш штэ. За юу яасан байгаа? Шинэ skin авсан байсан. Тэгээ би бас баяртай байсан. Гэхдээ нэг талдаа гонигтай байсан. Яагаад гэвэл миний 1-р дуртай character ерөөсөө шинэ skin аваагүй байсан. За тэгээд амар гоё иймэрхүү шинэ скины дээр тухай гарсан мөлий. Тэгээ би тийм болохоор би яагаад энэ одоо Genshin Impact шинээр хий гэж бодсон юм л та. За тэгээд ийм болохоор амар их таалагдсан. Тэгээ Hutaving new skin штэ заа амар гоё ингээ дээрээ класс дээр бүр мангар гоё. Гэтэ нэг амар нэг модern буюу одоо нэг ирээдүй юм уу? Нэг ирээдүйн тийм байдлаар нэг скинийг хийсэн байлээ. Тэгээд Arlecchino дээр бол ярьж авбал за Arlecchino бол зүгээр үнэхээр гайхалтайсан шинэ скин нь бол ягаад гэвэл би Arlecchino-ийн high heel-д бүр амар дуртай. Гэхдээ би Raiden-ийн high heel ч гэсэн жоохон дуртай л та. За нэг тиймэрхүү гоё шин мэдээнүүд олсон байна.
За тэгээд би шинэ маш олон гоё мэдээнүүд орно. Тэнгүүд дараачийн хагасаа өдөр тэгээ надтай хамт тэгээд шинэ мэдээллүүдээ хамт аваарай гэж хүсье. Баяртай.